Нэгдүгээр энэ тарилчдын дэмжих зохиц бодлого жухлаа. Зөвхөн ингээд гайдлын одоо импортын татвар, тарифтай холбоотой асуудлаас илүүтэй. Тэгэхээр энд экспорт импортын ийм уян хатан тохируулгыг хийж өгөх талаар ямар одоо бодлогын арга хэмжээ авах вэ? Мөн энэ таримлын сонголтын дээр ямар одоо бодлого ирж байгаа вэ? Яг үүндээ зах зээлийн эдийн засаг гэдэг бол одоо сонголттой байх хэрэгтэй шүү дээ. Юу тарихаа сонгодог. Экспортод одоо гарах боломж байна уу? Энийг сонгодог. Гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх зах зээлээ сонгодог. Энэ тогтолцоог төрөөс бүрдүүлж өгөхгүй бол үндсэндээ энэ улсын хурлын гишүүдийн яриад байгаа зүйлүүд бол яг бодиттой байгаа шүү дээ. Ялангуяа Идэр бод гишүүний хэлдэг саналтаа бол би санал нэг байгаа. Одоо ингээд тарилчдын хөдөө аж ахуйн салбарын нэг баг нь дэмжин зөв. Гэтэл нөгөө талдаа малчдын чинь махны үн нэмэгдэхгүй болохоор малчд маань одоо үнэтэй гурил хэрэглүүл их хүндрэлтэй байдалтай байгаа шүү дээ. Тэгээ тойрогт ажиллахад иргэдийн сонгогчдын зүгээс бол энэ зүйлийг хамгийн их тавьдаг. За зах зээлийн сонголттой холбоотой зүйл дээр ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэдгийг би бас энэ одоо хуулийн төсөл оруулж ирж байгаа субъектээс асууж байна. Тэгээ бодит үйл дээр ямар байдг вэхээр ингээд үйлдвэрүүд үнэ одоо үндсэндээ баг монопол байдлаар гэх юм уу тогтоодог. Тэгээ хол газараас тээвэрлээд ирнэ. Тэгээ нөгөөдг нь экспорт чадахгүй болохоор ингээ одоо хэлсэн үнээр нь үндсэндээ авдаг. Тэгээ үндсэн үнээр нь тогтоосон үнээр нь авахаас өөр юм сонголтгүй болж байгаа учраас энэ бол үнэхээр одоо тарилын хэрэгцээчд бол хамгийн хүндрэлтэй тусч байгаа шүү дээ. Зүгээр сайн бодоод үз ингээ төрөөс нэмжээд байдаг тодорхой зээлийн бодлого, тодорхой хөнгөлтөө нөхцлөөр дэмжиж байдаг. Яагаад энэ хөл дээрээ тогтч чадахгүй байна гэдэг дээр маш том дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Ийм учраас өндөр ургац авсан жил нь энэ борлуулалтыг яаж дэмжих юм бэ? Төр бол одоо гадаад зах зээлтэйгээ аль болох одоо холбож өгөх асуудлыг л ер нь том бодлогоор хийх ёстой шүү дээ. Тэгвэл тэгээд яг үүндээ тарилчд бол ашиг олоод өндөр ургац авсан жилээ одоо тоног төхөөрөмждөө одоо хөрөнгө оруулалт хийгээд за мөн одоо өөрийнхөө одоо санхүүжилтэнд хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах одоо боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас энэ нэгдүгээр энэ тарилчдыг дэмжих зохиц бодлогыг одоо юу гэж харж ямар одоо энэ дээр бодлого баримтлагаар одоо төлөвлөж байгаа вэ гэдэг нэг. Хоёрт нь бол за импортын одоо татварыг ингээд 15%-ийг сэргээж хэрвээ одоо их хурлын гишүүдийн олонхон дэмжин шийдвэл үн өснө. Тэгээ инфляцид нөлөөлнө. Тэгэхээр одоо бид ямар хариу өгөх үү? Тог захиргааны үн нэмэгдсэн, инфляцид нөлөөсөн гэж үзэж байгаа. За дээр нь өргөн хэрэглээний одоо хамгийн жирийн иргэдийн авч хэрэгэлдэг энэ гурилан бүтээгдэхүүний үн одоо нэмэгдүүл улсын хурл одоо ямар хариуцлага үдэх вэ? Тийм учраас би одоо энэ дээр хоёрт нь бол үн өсөхгүй яг инфляцид нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу? Гуравдугаарт нь энэ хэрвээ одоо их хурл шийдвэр гаргавал үн нэмэгдүүл автоматар эргээд импортын татварыг тэгэлдэг ийм болцолтойгоор одоо шийдвэр гаргах ёстой л гэж үзэж байгаа. Ийм болцолтойгоор энэ гурилын үйлдвэрүүдээс тэр тариалан эрхлэгчдээс тэр одоо томоохон хэмжээний бас одоо энэ үйл ажиллагаанд зохицуулт хийх үнэхээр одоо тэр зарим одоо их хурлын гишүүдийн иргэдийн хэлээд байгаа монопол байдал байна гэдэг зүйл дээр хязгаарлах ийм арга хэмжээ болно л гэж үзэж байгаа. За дараагийнх нь бол энэ малын тэжээл импорт 5% татвартай гэж ойлгож байгаа. Тэгээ энийг бол одоо ер нь татваргүй байсан зөвдөө. Ягаад гэвэл хавартаа ингээд тэжээлийн үн, хэвгний үн бол маш их хэмжээгээр өсчдөг шүү дээ. Тэгээ малчтад одоо төл малын үед хамгийн хүндрэл гардаг. Тэгээ энийг бол энэ бодлоготой хамт. За инквайр сайд хариулт өгье. Гишүүнээ тантай энэ салбар уян хатан байх ёстой гэдэг санал нийлж байгаа. Хурдтай шуурхаад цаг үед нь тааруулаад хурдтай шийдвэр гаргаад зохицуулж явах ёстой. Яг л шатхуунтай адилхан гурилын үн дутагдал экспорт импортын балансаа харж байгаа зохицуулт хийгээл үнийн бодлогоо эвтэйхэн аваад явах болцоотой. Ахаад ингээд хууль гаргаад төгсчихээр тэр зохицуулах орон зайчин хөдөлгөөн хязгаарлагдаа заавал их хурл дээр орж асуудал шийдэх болчоод хавар намрын чуулган хүлээдэг ажил руу ороод байна шүү дээ. За би тармил дээр нэлээд бодлого өөрчилж байгаа. Атрын 4-р гол зорилго бол тэжээл. Тэжээлийн ургамал тэжээлийн тармилын нэр төрлийг эрс нэмж байгаа. Энэ жил 140 мянгаад тэжээлийн ургамал таригдана. Нэгдүгээр эрчим цай аж ахуйнуудаа тэжээлээр хангах, нөгөө талаар уламжлалт мад аж ахуйгаа байгаль
одоо эрсдлээс хамгаалах зорилгоор тэжээлийн таримлыг одоо эрс нэмэгдүүлэхийн бодлого хийж байгаа. Нөгөө талаас тэжээлийн таримлын экспортыг нэлээд урамшуулна, буюу таны хэлгээр олон сонголттой, олон зах зээлтэй болгох чиглэлээр бид нар ажил хийж байна. За бүгд найрамдаа Хятад улсын одоо эрх бүхий байгууллагууд дээр асуудлаа тавиад 7 төрлийн одоо таримлыг шинээр экспорт нь гарах асуудлыг хөөцөлтөө явж байна. За энэ амжилтаа ингээд шийдэгдвэл бидэнд бас газар тариаланд нэлээд бодлогын бөгөөд үйл ажиллагааны нэлээд томоохон өөрчлөлт орох ийм болцоо байгаа юм. За үнийн асуудал. Үнэхээр Улаанбуудаа гурил бол стратегийн бүтээгдэхүүн доктортой байдал ард түмний хамгийн өргөн хэрэгэлдэг бараа. Тэгэхээр та бүгдээс үсгэд жилдээ нэг 100 мянган тонн үр тариаг улсаас төсөв гаргаад худалдан авдаг л болчоод гэдгийг хэлэх гээд. Тэгвэл доктортой л ангаж. 100 мянган тонн аваад жил болгон 100 мянган тонныг аваад нөөцөлж яадаг тэргээ эргэлтэнд оруулаад ингээд доктортой байдлаа хангах тэр зохицуултын гол хүч хэрэгсэл чинь тэр 100 мянган тонн Улаанбуудаа нөөц бүрдүүлэх асуудал байна. Энэ л асуудлын одоо гол шийд. За тэгээд мэдээж өөр бусад экспортыг идэвхжүүлэх, шаардлагатай бол импортыг хязгаарлах, бомбтд дээр квот тогтоох гэд олон арга хэрэгсэл байна. Буюу энэ Улаанбуудаа гурилын асуудлыг ингээд асуудал болгоод байхааргүй зохицуулах боломж энэ засгийн газарт нь байгаа юм. Тэгэхээр тэр эрхийн засгийн газарт нь хуулиараа гаргаад өгчөөч. Тэгвэл бид нэр зохицуулаад нэвтэх аваад явчмаар байна да. За Мегмар сүрэнгийн Бадам сүрэн гишүүн тодруулж суй. Нэгдүгээрт тариаланчтай үндэсний үйлдвэрлэлд дэмжих бодлого. Хоёрдугаарт нь иргэдийг хямд үнэтэй гурилаар одоо хэрэгцээг нь хангах гэдэг энэ хоёр л одоо бодлого явж байгаа шүү дээ. Тэгээ тийм учраас энэ дээр би бол энэ одоо хуулийн төслийг өргөн мэдүүлэхтэй хамт ийм улсын хурлын тогтоол өргөн мэдүүлэх ёстой байсан болов уу гэж бодож байна. Тэгээ энэ дээр ийм одоо боломж байна уу гэдгийг асууя. Томьёолж хэлэх юм бол хэрвээ гурилын үн үндэсний статистикийн орооны одоо 3 сар дараасан мэдээллээр нэмэгдэх юм бол энэ татварыг эргэж шууд тэглэх хуулийн төслийг одоо тухайн цаг үед нь шууд оруулж ирэх засгийн газар даалгасан ийм болцолтойгоор энэ асуудлыг хэлсэн зүйтэй гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ бол тариаланчдад үндэсний үйлдвэрүүдэд бодох санах за үнэхээр одоо ийм монопол байдалтай бол энийг арилгах ийм одоо тодорхой нэг одоо